Мансууруулах хэмээн сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмтрэг зөрчилд 2022 оноос хойш 13 хүүхэд амнасаа алдаж, 2024 оны байдлаар 69 хүүхэд холбогдож, 14 хүүхэд гар хуруу эдрэгтнээ тайруулсан байна. Яг л зүгээр энгийн хүн шиг болохын тулд баг зүгээр тэрийг хэрэгэлдэг болсон гэх юм уу, тэр зүгээр л нэг тийм яг нэг амь тариа болчихсон юм шиг би амар өвтгдөг. Нэг жилийн дотор тийм л болсон байсан. Ер нь бол хэрэглүүлж ижил салбар юм хэлээ л дээ. Ер нь эцэгчүүд болон одоо гэр бүлийнхаа хүмүүсээ бол энэ ойр дотны хүмүүсээ энэ бодисын хамааралтай гэдгийг яаж таних вэ гэхээр эхний ээлж нь бол тухайн хүмүүсийн нойрны одоо байдал хитэх унтах, хит бага унтах ч гэдэг юм уу, эсвэл хит бага идэх байдлаар дээрэс нь нүдний саналцсан нь бол нэлээд өр өсөж улаасан байна уу гэдгийг нь бас ажиглаж өгөх хэрэгтэй. Тухайн гэмтэргийн гарч буй шалтгаан нөхцөлийн хувьд иргэд нь хэрэглэж мансууруулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалдаг, эсвэл ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулдаг байна. Одоо энэ эмнэлэгт ирж байгаа хүмүүс өсвөр насныхан бол ямар байдалтай ирдэг вэ гэхээр гүн шаардлагын байдалтай, сэтгэл санааны докторгүй, гүн сэтгэл готролтой, огцсон мууртай, өөрийгөө бие барих чадваргүй, эсвэл нэлээд төвшүүрийн одоо шин тэмдэгтэй бол орж ирдэг. Зарим тохиолдолд бол шизоид буюу одоо солиорлын байдалтай иймэрхүү шинжлэхтэй бол орж ирдэг. Дээрх мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисыг хэрэгжилж буй хүмүүсийн дийлэнх хувийг 30-аас доош насны хүүхэд залуучууд эзэлж байгаа учраас эцэгчүүд та бүхэн хүүхдтэй тавах хараа хяналтаа сайжруулж энэ төрлийн гэмтрэг зөрчлөөс урьдсан сэргийлээрэй. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа